Сайн байна уу? Энэ удаагийн дугаараараа бүгдээрээ биологийн 2026 оны эсвэлтийн шалгалтын материалын эхний 5 тестийг тайлбарыг нь хамтдаа харцгаая. Тест 1. Монгол адууны буюу Equus Przewalski англи хэлцийн нэгжийг тодорхойлсон дараалын X нүдэнд тохирох хариултыг сонгоно гэсэн байна. За, амьтан Equus Przewalski гэж орж ирсэн байна. За, тэгвэл бүгдээрээ энэ дээр шууд яах вэ гэхээр бичиж тавьчих. Equus Przewalski гэхээр нөгөө зүйлийн хос нэршил байна тий. Тэгэхээр энд зүйл гэвчиж. За, Equus гэдэг нь төрлийн нэр. За, тэгвэл энд овог, энд баг, анги, энд хүрээ, энд аймаг гिचгдэн гэсэн үг. Амьтны аймгийн хөвчний хүрээний гээд явчихна гэсэн үг хаана шүү дээ. За, тэгвэл бидний олох гээд байгаа буюу энэ X-ээр тэмдэглэгдсэн байгаа хэсэгт бид нар юу гэж гээд байна вэ гэхээр багийн нэрийг бичиж тарах гээд байна гэсэн үг хаана шүү дээ. Одоо тэгвэл багтаа хэсгийг авах юм чинь овог, за энд тимэт овог, төрөл, анги гэсэн CDE гэсэн хэсгүүдийг шууд дарна. Үлдэж байгаа нь A болон B гэсэн хоёр сонголтын нэг нь байж тарах гэдэг. Тэгэхээр туурайтан гэх нь зөв юм болов уу? Туруутан гэх нь зөв юм болов уу гэдгийг хамтдаа харцгаая. За, тэгэхээр түрүү хэлсэнчлэн бүгдээрээ багаа сонгох хэрэгтэй болсон тийм. Тэгээд Википедиагаас тахь болон хулны багийг харангуут хоёулаа туурайтан гэвчсэн байгаа. Тэгэхээр туурай туруу хоёр яг юугаараа ялгагдах гэдэг вэ гэдгийг нь авч үзье. Тэгэхээр битүү туурайтны баг гэх юм бол бид нар юуг оруулах вэ гэхээр адуу, хулан, тахь, илжиг гих зэрэг энэ одоо хурууны юм салаа байхгүй шууд битүү юм туурай байгаагаар ерөөхдөө дүрсэлдэг гэсэн үг хаана шүү дээ. Тэгээд ийм зохилдлогоо юунд одоо зориулсан байдг вэ гэхээр хатуу, тэгш юм газар хурдан давхих альва ачааллыг даах боломжийг олгож өгдөг гэсэн үг хаана. Харин туруу гэхээр нөгөө ац туруутны баг ороод ирнэ гэсэн үг. Тэгэхээр энд юу орж ирж байна вэ гэхээр хонь, үхэр, ямаа, тимээ, буг, борг өрөөс, цагаан зэр, за мөн дээрс нь хар сүлт гих зэрэг нөхдүүд орох ба онцлон гэвэл тэгш бус, зөөлөн, халтаргаатай одоо тэр гадаргуу дээр тэнцвэрээ хадгалан одоо явхад маш одоо цохилдсон хэлбэр гэж ойлгож болно. Тэгэхээр дундуураа ингэж одоо ацалсан байна уу үгүй юу гэдгээрээ хоорондоо ялгагдаж байна гэсэн үг хаана шүү дээ. Тэгэхээр Equus Przewalski буюу одоо Монгол дахин өөрөө битүү туурайтны баг байх нэ. За, ингээд эхний тестийн зөв хариулт нь туурайтны баг буюу өгдөл маань зөвөр орж ирж байна. 2. Доорх шинжүүдээс гархид хорхоо хүрээний тохирохыг сонгоорой гэсэн байна. За, гархид хорхоо гэхээр автоматар бидний толгойд юу орж ирэх ёстой вэ гэхээр чигэн улаан хорхоо маань орж ирнэ гэсэн үг. За, тэг нөгөө хануур хорхоо маань орж ирнэ гэсэн үг шүү дээ. 3 хорхойн том хүрээ орж ирдэг тийм үү? Хавтгай хорхоо, дуураг хорхоон хүрээ болон цариг орхон хүрээ гэж орж ирдэг. Тэгэхээр эдгээр нь ямар ялгаатай вэ гэдгийг үг хүсдэгтэр харуулсан байна. За, биеийн хэлбэр хэмжээ гэхээр хавтгай орхоо одоо нуруу болон хөвлийн хэсгээс шууд ингэ шагтцсан. Ерөнхийдөө бол 2D юм шиг бүтцтэй гэсэн үг хаана шүү дээ, тий. Гэтэл дуураг орхоо болон цариг орхоо хувьд болохоор зэрэг бие нь ерөнхийдөө юм 3D бүтцтэй болсон байна гэсэн. Хөндлөн огтлон дугуй байна гэсэн үг хаана шүү дээ, дуураг орхон дээр. Одоо тэгтэл биеийн хөндий биднээс асуусан тийм ээ. Хавтгай орхоо бол биеийн хөндий үү гэж явдаг онцлогтой байна. Дуураг орхоо хувьд болохоор хуурамч хөндийтэй гэж явдаг. Цариг орхоо хувьд жинхэнэ хөндий хөгцсөн гэж явдаг онцлогтой байх нэ. Одоо буцаад бүгдээрээ тестлүүгээ оръё. Тэгэхээр цусны эргэлтийн тогтолцоо биеийн хөндий гэсэн хоёр хэсгээс жинхэнэ биеийн хөндийтэй гэсэн хэсгийг сонгоно. Одоо цусны эргэлтийн тогтолцоо ямар вэ гэдгийг бүгдээрээ харъя. Хавтгай орхоод цусны эргэлтийн тогтолцоо байдаггүй. Дуураг орхоо болохоор мөн цусны эргэлтийн тогтолцоо байхгүй. Гэтэл энэ хараа цариг орхон дээр төгс хөгжсөн буюу битүү эргэлтийн тогтолцоотой байдаг гэж орж ирж байна тий. Тэгэхээр энэ дээр зөв хариулт хөгжсөн гэдгийг сонгоод 1C гээд зөв хариулт B өгдөл болж тарч байна. Тэгэхээр гархид хорхон хүрээ маань дотроо ерөнхийдөө 3 ангид хуваагддаг. Олон өргөстөн, цөөн өргөстөн болон хануур хорхон анги гэж 3 ялгагддаг. Тэгэхээр хануур хорхоо ойлгомжтой болчих чинь цөөн өргөстэй гэхээр бидний мэдэх чигийн улаан хорхоо орж ирж чинь. Олон өргөстэй гээд тиймгүүд ерөнхийдөө далайд амьдардаг ийм олон өргөст хорхоонууд орж ирдэг онцлогтой байх нэ.
За ингээд уг зурагнаас та бүхэн маань харах юм бол нөгөө биеийн дотоод хөндийг харуулсан байгаа. Хавтгай орхон дээр биеийн энэ хөндөй буюу цилон байхгүй гун ажиглагдчих. Харин гархит орхон дээр бол биеийн одоо бүр жинхэнэ хөндөй буюу цилон хөгжсөн байгаа нь яг энэ хэсэгт харагдаж байна гэсэн үг энэ хэсэг. Харин дуурах орхон хувьд талаараа зэрэг энэ хараа псевдо гэдэг нь хуурамч гэсэн үг шүү дээ. Хуурамч цилон хөгжсөн буюу хуурамч биеийн хөндөйтэй гэж явдаг байна. За тэгээд цусны эргэлтийн тогтолцоон дээр чигийн улаан бол яг битүү эргэлтийн тогтолцооны бүр ингээд классик жишээ болж өгдөг шүү дээ. Тестийн зөв хариулт бие өгдөл болж тарлаа. Тест 3. Нэгэн нуурын экосистемийн олон янз байдлыг тогтоохоор дараах 3 судалгааг хийжээ. Судалгаа тус бүрийг ямар аргаар хийвэл тохиромжтой вэ гэсэн байна. За нэгдүгээр судалгаа нь нэг зүйл заасны популяцийн хэмжээг тогтоосон юм байна. Хоёрдугаар судалгаа нь болохоор нуурын эрэг орчмын нэгэн зүйл ургамлын талархалтыг тогтоосон юм байна. Гуравдугаар судалгааны хувьд нуурын эргээс холдох тусам ургамлын бүрдлийн өөрчлөлтийг нь тодорхойлсон. Тэгэхээр нөгөө нэг судалгааны объектууд нь өөр байгаа тийм шүү дээ. Энд бол загас судалсан байгаад идэг. Энд урмал судалсан, 3 дээр ч гэсэндээ урмал судалсан. Гэхдээ хоёроос юугаар ялгаатай вэ гэхээр нуурын эргээс холдох тутам гээд тодорхой тийм шилжилтийн бүсийг аваад үтцсэн байгаад шүү дээ. За одоо судалгааны төрлүүдийг аваад үтсэх юм бол дахин барих арга болон квадратын арга тэгээд трансектийн арга гэсэн 3 төрлийн аргыг ерөөсөө 1 2 3 дугаар судалгаатайгаа зөв холбох юм байна. Тэгэхээр уг даалгаврыг хийхэд тулд энэ 3 судалгаа тус бүрийнхээ онцлогийг бүгдээрээ мэддэг байх ёстой гэсэн үг байхгүй юу? За нэгдүгээр арга дахин барих арга. За нэрнээсээ бараг тодорхой болчихж байгаа бах тий. Альфа нэг амтныг барьж авлаа. Тэмдэглэлээ. Ингэхдээ шошиглож болно. Эсвэл нөгөө юу бодож болно, чипс болгож болно. За тэгээ буцаага тавина. Дараад нь дахиад барина. За үүнийхээ дараа өмнө барьсан болон давтан баригдсан одоо тоо тий эдгээрийг харьцуулаад энд харагдчихэв. Линкольн Питерсны индексээр ерөнхийдөө бол популяцийн будгаалын тоог тодорхойлно гэсэн үг байхгүй. Та нар ингээд бодоод үзээрэй. Нуурт байгаа засыг нэг бүрчлэн бариад тоолох боломжгүй учраас энэхүү дахин барих аргыг ашиглана гэсэн үг. Тэгэхээр ямар үед энэ дахин барих арга ашиглагдаад байна вэ гэхээр энэ хараа хөдөлгөөнтэй амьтдын популяцийн хэмжээг тогтоохдоо дахин барих аргыг хэрэгэлдэг байна. За тэгвэл загастай хэсэг дээр дахин барих маань орж ирэх юм шүү дээ. За хоёрдугаар арга буюу квадратын арга. За квадратын арга гэдэг маань одоо энд харагдаж байна. Тодорхой хэмжээтэй ийм олон нүхнүүдтэй урьдчилан бэлдсэн ийм хүрээ бүхий квадратыг судалгааныхаа талбайд байршуулна. Ингээд квадрат болгонд хичнээн зүйлийн урмал ургасан байна вэ гэдгийг тоолоод тухайн тэр одоо нэгж талбайдах нийт тэр зүйлийн бүрдлийг нь гаргаад ирэх боломжтой гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр энэ бидэрт эхнийхээсээ яг ямар онцлогтой вэ гэхээр хөдөлгөөнгүй эсвэл маш удаан хөдөлгөөнтэй амьтдыг судлахдаа квадратын аргыг судлах нь зүйтэй гэсэн үг хаана шүү дээ. За 3 дугаар арга болох трансектийн арга. За энэ нь ямар учиртай вэ гэхээр бараг л зурагнаасаа тодорхой болчихж байгаа байхаа. Нуурын энэ бүс орчин байгаа тийм үү. Нуураас эргэлүүгээ ингээд холдох тусам буюу 100 метрт тухайн зүйлийн тоо толгоонд яг ямар өөрчлөлт орж ийн вэ? Ургамлын зүйлд ямар өөрчлөлт орж байгаа, амьтны зүйлийн бүрдэлд ямар өөрчлөлт орж байгаа гэх зэргийг тодорхойлохдоо энэ трансектийн аргыг ашигладаг бахны. Тэгэхээр шилжилтийн бүсийг судалж ивэл энэ арга маань тохиромжтой болж тарж шүү дээ. За тэгвэл 3 дээр бид нар юу гэж холбох ёстой болчоод байна вэ гэхээр шууд юугаар за нэг аргыг нөгөөтөө нийжил өнгөөр будаа авчи. За загас гэдэг маань хөдөлгөөнтэй учраас бүгдээрээ дахин барих аргаараа барина. Тэгэхээр A болон D өгдлийн аль нэг болж таарч ин B, C, E бол худлаа олж таарч ин. За хоёрдугаар судалгаа болохоор зэрэг нуурын эрэг орчмын нэгэн зүйл урмал гэсэн. Тэгэхээр хөдөлгөөнгүй байгаа учраас тэгээ дээрээс нь чинь шилжилтийн бүс биш учраас шууд квадратын арга сонгоно гэсэн үг. За энэ дээр квадратын арга. Тэгэхээр A өгдөл бол трансектийн арга гэсэн байгаа учраас худлаа олчиж шүү дээ. Нуурын эргээс гэсэн болохоор трансектийн арга гэдэгтэй маань тохирч байна гэсэн үг. За ингээд 3 дугаар тестийн зөв хариулт нь D өгдөл болж таарлаа. Тест 4. Өгөгдсөн шинжүүдээс аль нь археодомны амьд биетэд хамаарах вэ гэсэн байна. За үүнийг хийхээс өмнө бүгдээрээ эхлээд энийг харчий. За археобактери гэдэг маань өөрөө бүр ингээд
бүхэл бүтэн бие даасан домын байгаад байгаа шүү дээ тий. Уул нь бол эн чинь бактери гэдэг байгаа. Өөрөөр хэлэх юм бол прокариотис. Гэхдээ энэ хүү филогенетикийн модыг харах юм бол гарал үүсэл нь ерөнхийдөө бол эукариоттай нэг гаралтай байгааг бол харуул. За цааш үргэлжлүүлээд бүгдээрээ өгцөн тестэн дээрээ ажиллая. Цөөн зүйлийн олон эст организм гэж. Тэгэхээр археобактери бол олон эстэй бол биш. За эсийн хаан пептидогликанаас тогтдог гэж орж ирж байна. Одоо нэг шороочны хүчил гэж орж ирээд байдаг шүү дээ. Тэр чинь гэсэн үг байхгүй. За ингээ бүгдээрээ яг архео болон бактерийг хооронд харьцуулаад эсийн хааны найрлага гэдгийг харах юм бол археобактери нь пептидогликан агуулдаггүй, харин бактериуд пептидогликантай. Тэгэхээр эндээс бүгдээрээ пептидогликанаас тогтсон гэдгийг бол худлаа гэж авч үзэх нь шүү дээ. За дараагийнх нь болохоор зэрэг мембраны тосны хүчлийн одоо онцлог орж ирж байна. С дээр эсийн мембран нь салбарсан тосны хүчил агуулсан гэж орж ирсэн байна. За түр энийг орхий Д-г харах юм бол транскрипцэн бөөмд явагддаг гэж байна. За энэ бол прокариот гэж явдаг учраас бөөм бол байхгүй. Тэгэхээр D бол худлаа. За D-ийн гистон уурагтай холбогдоогүй. За энэ бол худлаа, холбогдсон. Гистонтой төст одоо уурагтай холбогдсон гэдэг нь одоо молекул биологийн судалгаагаар батлагдсан байдаг ийм онцлогтой ахны. За тэгээд түрүүний хэлсэнчлэн тосны мембраны липидийн онцлогийг аваад үзэх юм бол бактерийн хувьд бактерийн хувьд липидүүд нь эфирийн холбоогоор холбогдсон салбарлаагүй тосны хүчлээс тогтдог гэсэн маз. Харин археобактерийн хувьд болохоор зэрэг салбарлсан нүүрс төрөгчийн гинжээс тогтдог гэж ороод ирж байгаа байхгүй. Эфирийн холбоогоор холбогдсон салбарлсан нүүрс төрөгчийн гинжээс тогтдог. Тэгэхээр С өгдөл маань зүв болж таарна гэсэн. За энэ саяны липид нь салбарлсан салбарлаагүй гэдгийг бол 6-аар ялгаж өгсөн биз дээ. Энэ хараа бактери болон эукариот аль нь ийм салбарлаагүй тосны хүчилтэй юм тийм үү? Гэтэл яг энэ архи хувьд болохоор зэрэг тосны хүчил маань салбарлалттай байгаа нь харагдаж байх жишээтэй. За дөрвийн зөв хариулт С өгдөл болж таарсан байгаа. Тест 5. Алхамжилсан түлхүүр бичиг ашиглан зурагт үзүүлсэн ургамлыг зөв тодорхойлсон хариултыг сонгоно гэсэн байна. За бидэрт ямар ургамал орж ирсэн байна вэ гэхээр багшийн таамаглаж байгаа галуун гिचгэн буюу потенциалын сирена орж ирсэн байх шиг байна. Гэхдээ яг ан сирена гэх юм зүг үү те. Ямар ч хэлсэн гिचгэн байна. За одоо алхамт түлхүүр бичгийн эхнээс нь бүгдээрээ ажиллаад явъя. Цэцэг нь бол ингээ хараа газар мөлхөө ургачдаг юм шар дэлбэтэй цэцэгтэй нөхөр байгаа шүү дээ. За 70 ургамал нүцгэн урт ургамал гэж орж ирсэн байна. Тэгэхээр бүгдээрээ 70 үртэн болон нүцгэн үртнийг бол ялгаж байгаа шүү дээ тий. Цэцэггүй, жимсгүй, зөвхөн самартай байх юм бол үүнийг нүцгэн үртэн гэж нэрлэдэг. Өөрөөр хэлэх юм бол үүр нь ил байрлалтай гэсэн үг. Харин цэцэг ургамлын хувьд үүр нь далд буюу өрөвч жимсэн дотор байрлаж өгдөг онцлогтой гэсэн үг хань штэ тий. Үүгээрээ ялгадаг. Тэгээд цэцгэлдэг байхаа. За мөн дээрээс нь цэцэг ургамлын хувьд болохоор давхар үр тогтолтоор үрчдэг бол нүцгэн үртний хувьд болохоор дан үр тогтолтоор үрчдэг онцлогтой байдаг байхнэ. За одоо тэгвэл бүгдээрээ яах вэ гэхээр энд далд үртэн гэдгийг сонгоно. Яагаад гэвэл цэцэгтэй байгаад байгаа учраас тийм ээ. Гэтэл биднийг хоёрлоо оч гэж байна. Хоёрлоо очсон чинь 3 юм уу 4 юм уу гэсэн дараагийн сонголт гарч ирж байна. Цолбор навчтай юм уу, нийлмэл навчтай юм уу гэж орж ирсэн байна. За навчны хэлбэр дөрөс навчны орой ирмэг гэх бүгдээрээ бүр маш олон янз байдаг. Одоо жишээлбэл энд навчны орой л гэдэг гут хідэн 10 янз ахна шүү дээ. Жишээ олгоод харуулхад за махир оройтой юм уу? За эсвэл энэ 8 дугаартай л гэдэг тэнгуут яах нь тайрцсан юм шиг оройтой юм уу гэдгийг ялагдчих ах жишээтэй. За навчны ирмэг болохоор энэ бүтэн ирмэгтэй байна. Эсвэл ийм хөрвүүлэг ирмэгтэй байна те. Эсвэл шүдлэг ирмэгтэй байна гэх мэтчлэн хэлбэрээр бол ялгагддаг байна. За суураараа ч гэсэндээ 1 дугаартай зүрхэн сууртай байна. Гэтэл 2 дугаартай бөөрөрхүү байна те гэх мэтчлэн. За навчны байршил нь ийм угларга байдлынх юм уу эсвэл тойрж суусан байдалтай юм уу эсвэл бариултай юм уу бариулгүй юм уу гэдгээрээ хоорондоо ялгагдаж өгдөг онцлогтой байна. За хэлбэрийг аваад үзэх юм бол одоо энэ хараа ухалбар хэлбэрийн навч за 3 дугаартай харъя цуулбар хэлбэрийн навч гэж байна шүү дээ. Тэгэхээр энэ цуулбар гэдэг нь ерөөхдөө бол ийм сарвуулаг навч орж ирсэн багаз нилээн ингэж
навчны гол судлалуугаа ингэж гүн цуурч одоо орсон байгаад нь штэ нэг бүтэн навчны илтэс сэрнээсээ гэтэл нийлмэл навч гэдэг нь юу гэлээд байна гэхээр одоо энэ 7-8 дугаартаа харагдчихаа. Нэг одоо ийм үндсэн гол ишин дээр ийм олон жижиг навчинцар суугаад тэгээд нийлмэл навчийг үүсгдэг гэсэн үг байхгүй. Тухайн энэ хүү өдлөг навчны үзүүрэн сондгоо төгсгөлтэй байх юм бол хос бус өдлөг нийлмэл навч гэж нэрлэдэг. Хосолсон байх юм бол яг нь хос өдлөг нийлмэл навч гэж нэрлэдэг. Онцлогтой байх нэ. За одоо тэгвэл бүгдээрээ нийлмэл навч гэдгийг сонгоцсон учраас энэ бол яаж чарсан нийлмэл навч байгаа зү тэ. 4 дугаартай буюу цэцэг нь буруу бүтцтэй юм уу, цэцэг нь зөв бүтцтэй юм уу гэдэг рүүгээ очих нь. Эндээс анхааруулж хэлэх зүйл нь манайхаа энэ ишийг нь харвал галуун гिचг нь угаасаа мөлхөө иштэй байхгүй. Тэгвэл нөхдөөд энэ мөлхөө иш рүү хүчээр очих гээд цуулбар навчтай гэдгээс 3 руу үсрээд 3-аасаа шууд мөлхөө иштэй гэд бэг сонгочих юм бол алдах гээд байгаа зү тэ. Гэтэл навч нь нийлмэл навчтай байсан учраас бид нар 4 рүү очсон гэдгийг анхаарах хэрэгтэй. За 4 рүү очлоо. Одоо цэцгийн бүтэц зөв буруу гэдэг нь юу хэлээд байна вэ гэдгийг харъя. Тэгэхээр зөв бүтэцтэй гэдэг нь цацраг тэгш хэмтэй байх юм бол түүнийг зөв бүтэцтэй цэцэг гэж нэрлэдэг. Буруу бүтэцтэй гэх юм бол хоёр талын тэгш хэмтэй байх юм бол түүнийг буруу бүтэцтэй гэж нэрлэдэг. Ямар ч тэгш хэмтэй хуваагдахгүй байх юм бол тэгш бус хэмтэй цэцэг гэж нэрлэдэг байх нэ. Одоо тэгвэл бүгдээрээ энэ хүрт хэлбэрийн цэцгийг харах юм бол угаасаа цацраг тэгш хэмтэй байгаа нь бол ажиглагдаж байна тийм ээ. Тийм болохоор цэцэг маань зөв бүтэцтэй гэсэн үг хана шүү дээ. Тэгэхээр 5-ын зөв хариулт И өвдөл байжээ. За гişин дээр яг нэмээд хэлэхэд ерөнхийдөө бол 3 ангилж өгдөг байхаа нь шүү дээ тий. Бүр ингээ хөрсөнд далд булаатай буюу хөрсөнд орох иш. За энэ дээр үндслэг иш, одоо махлаг бүдүүрсэн иш, сонгонлог иш, болцууд иш гэх зэрэг ишүүд бол орж ирдэг. Болцууд ишний жишээ бол энэ төмс маань орж ирдэг. За сонгонлог иш гэхээр та бүхэн мэдж байгаа тийм ээ. За дараагийнхаа алтаараа зэрэг агаарын буюу газар дээрх хишнүүд орж ирж байна. Бидний мэдэх кактус газар дээрх хишэндээ ордог байна. Мөнгөн халбаг гэдэг нөхөр ингладоди гэдэг одоо төрлийн хишэндээ ордог байна. За өргөстэй хишнүүд болон ороогч ингэж альва дэрэгдэх гадаргууг ороож дээшээ ургадаг ургамлууд орж ирдэг бахны түүний хишнүүд орж ирдэг бахны. За хагас агаарын иш гэд тэвнгууд саяны бидний одоо үдсэнтэй гүзээлцэн ч юм уу эсвэл нөгөө гिचгэн маань ерөөхдөө бол ийм мөлхөө юм уу эсвэл столон одоо ишиндээ ордог онцлогтой бахны. За энэ хүртэл логустайгаа хамт байсанд баярлалаа. Тэгээ сувгаа дэмжээд лайк, саб, шеэр хийгээрэй. Сэтгэлдээ комент хэсэгтэр үлдээгээрэй. Асуух зүйлээ чөлөөтэй үлдээгээрэй. Бүгдэнд амжилт. Баярлалаа.